За хэдийгээр яг англи хэлийг одоо сурж байхад за яг ялангуяа наад чинь ингээд жоохон хожуу сурж байгаа хүмүүсийн хувьд болохоор үг цэжлэх гэдэг бол нэлээд чухал байдаг. Тэгэд үгийг бүтээмжтэйгээр цэжлэх нь бол бүр одоо чухал асуудал байдаг. Өөрөөр хэлбэл яг үг цэжлэх арга техник, тэрний ач холбогдол те бүх юмыг мэдээд байгаа хэрнээ яг үг цэжлээ суухаараа нэг өдөрт нэг 10 үгээс сэтрэхгүй 20 үгээс сэтрэхгүй байгаа бол энийг яаж бүтээмжтэй болох вэ гэдэг талаар өөр дээр хэрэгжүүлсэн. Тэгээд ажлын хажуугаар өдөрт 45 минут зарцуулаад 100 үг цэжлүүлдэг тэр инженерчлсэн флашкартын арга гэдэг энэ арга та бүхэнтэй өнөөдөр бас хуваалцаж энэ бичлэгийг хийж байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг маань энэ үснэгтэн дээр харуулж байгаа шиг бүтцтэй байна. За сүүлд бол би Kindle-ийг ингээд аваад Kindle дээр яг үгийг ингээд цээжлүүлдэг бас тийм матриц хэлбэртэй миний энэ зохиосонтой ерөнхийдөө зарчмын үед ижил ажилдаг мөртлөө арай жоохон өөр тийм флашкартыг бас олж мэдсэн. Гэхдээ тэрийг нэх ашиглаагүй гэсэн хэдий ч яг өөрийнхөө ашигласан энэ хідэн одоо аргачлалуудыг та бүхэнтэй харьцуулаад ингээд сайн муу одоо тийм анхаарах зүйлсийн талаар ярих гэж бодож байна. За тэгэхээр үзүүлэлтийн хувьд ямар үзүүлэлтийг би ярихыг хүсэж байна гэхээр нэгдүгээрт бол өөрт тохируулан ашиглахад одоо тохиромжтой байдал буюу өөрийнхөө хүснээр ингээ өөрчлөөд customize гэж ярьдагтай хийгээд ашиглах. За тэгэхээр энэ маань ингээд матриц хэлбэртэй нэг нүүрэн дээр 100 үг багтдаг. Тэгээд ийм флашкарт байгаа. Тэгээд энэ үгэн дээр багтж байгаа 100 үгийг хаанаас авах вэ гэхээр яг би энэний өмнөх бичлэгээр ярьсан те 4000 essential English words гэдэг тэр яг үг цээжлүүлэхээр бүтээгдсэн номыг ашиглаад ингээд аудиотын цээжлээ явсан. Тэр аудиог буцаагаад яг 4000 гуулангийн яг өөрийнхөө ойс тогтоолтод маш сайнаар суулгахад яг ашигласнаа ярьж байгаа. Тэгэхээр дангаараа биш тэр номтой цуг ашиглаж байгаа гэдгийг бас энд онцолж хэлмээр байна. За энэ утгаараа бол ер нь цаасан дээр одоо ингээд тэр матриц хэлбэртэй флашкарт маань байрлана. Тэгэхээр тийм учраас бэлэн одоо тийм форматанд багтаад өөрийнхөө үгнүүдийг тэмдэглээд сэргийж хараад явах боломжтой. Дараагийн нэг үзүүлэлт бол ой тогтоолтод тустай байдал. Тодорхой зайтайгаар ерөнхийдөө энэ давтахад одоо ой тогтоолтод илүү одоо давхар бас санамсаргүй болон санамсартайгаар үг цээжлэхэд давхар юм одоо тусламж үзүүлж байгаа. За жишээлбэл нэг хуудас дээр ингээд 100 үгийг биччихлээ. Би 100 үгээс эхний одоо нэг мөрөгч гэдэг юм эсвэл эхний 5 үгийг ингээд харлаа гэхэд тэр нэг нүүрэн дээр бичигдсэн байгаа бусад 95 үгийг би одоо нүднийхээ болонгаар ч юм ингээд давхар баталгаажуулаад дахин санаад давтахгүй байхад ингээд одоо тэ дадлах хийгээд ой тогтоолтондоо илүү нэг үгийг харахын тулд хажууд нь байгаа хэд хэдэн ингээд нийлээд баг 10 20 үгийг ингээд тогтоож авах боломжийг нэмэгдүүлж байдаг учраас энэ давуу тал дээр би бол маш өндөр гэж үзэж байгааг өөрөө ашигласан үний хувьд. За дараагийн ээлжинд овер хэмжээний тата байдал буюу ер нь овер хэмжээний хэр төв хүчруулдаг вэ? Хэр тохиромжтой вэ гэдэг талаар харьцуулсан байна. За энэ дээр А4-ийг нуглаад ингээд нуруулдаад тэгэхээр А5 болно гэсэн үг. А5 гэдэг нь А4-ний 2 хуваасны 1. За тийм хэмжээтэй дэвтэрнээс бага зэрэг овер хэмжээ багтай тэгсэн мөртлөө нэг нүүрэн дээр 100 үг багтцсан ийм одоо флашкартыг бол ашигласан. Тэгэхээр дэвтэрнээс арай амар хялбар, арай цэгцтэй матрицтай учраас дундаж гэдэг үнэлгээг бол өгсөн байна миний хувьд. За олон талт харилцааны тухай одоо жишээлбэл үг цээжлэн гэдэг маань ер нь англи хэл гэдэг маань өөрөө ингээд харилцаа үүсгэх тухай шүү дээ. Хүнд өөрийгөө ойлгох, хүнийг ойлгох улмаар ажил хэрэгэ бүтээхийн тулд бид нар гадаад хэл англи хэлийг сурч байгаа. Тэгэхээр бол энэ олон талт байдлыг дадлах хийх боломж нь 4000 тэр чухал үгийн одоо жигсаалт англи хэл дээрх тэр номыг миний хувьд бол ингэж хослуулж энэ инженерчлсэн флашкарттай ашигласан. Тийм учраас тэр одоо 4000 англи үгийн жигсаалт тайлбар их аудио хослуулад давтахад бол энийг ашиглаж болно. Анх одоо сонсохдоо тэр англи үгнүүдийг 20 үг нэг ихтер 20 үг байгаа гэдээ би яг өмнөх бичлэгээр ярьсан. Хэрвээ үзег бол өмнөх бичлэг рүү ороод үзээрэй. Нэг жилд 11,000 үгийг хэрхэн цээжилсэн тухай. Тэгэхээр тэр одоо зориултын үг цээжлүүлдэг номыг ашиглаад явхад надад одоо тэрийг бас флашкартн дээр бичиж авах шаардлага гарсан. Тэгээд тэрийгээ би матриц хэлбэрт оруулчаар илүү бүтээмжтэй болсон байна. Тэгэхээр энийг тэрнтэй цуг ашиглах нь бол хамгийн үр дүнтэй гэдгийг би дахин хэлье. За дараагийн үднийг үзүүлэлт нь бол төвлөрөл сарнил бол бас нэлээд чухал байдаг. Өөрөөр хэлбэл бид нар цаг хугацааг тодорхой юм зарцуулахад бүтээмж өндөртэй байхын тулд ялангуяа энэ оюуны
одоо ажил хийж байгаа үеийн энэ одоо сурах процессыг хийж байгаа тохиолдолд төвлөрөл бол маш чухал. Тэгээ сарнилаас өөрийгөө ангид болох хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжинд бол англиар тэр дижитал юмнуудаа ингээд хуулж хүчээд авчин. Тэгээд тэрнээс хойш одоо офлайн орчинд буюу цаасан дээр байгаа учраас энийг бол одоо өөр юмд одоо сарнихгүйгээр 45 минут хамгийн үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой байгаа. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд бол флашкартыг та бүхэн ашиглаад үзээрэй гэдгийг санал болгож байна. 4000 чухал үгийн жагсаалттай энэ матриц хэлбэртэй ямиг хослуулаад хэрэглэвэл нэлээд одоо үр дүн гарах бүтээмжтэй байх боломжтой гэдгийг ингээд санал болгож байгаа. Энэ одоо инженерчилсэн флашкартынхаа би татаж авах холбоосыг видеоны description хэсэгт мөнгөн дээр Monty сувг дээр үлдээх болно. Тэгэхээр тэрийг ашиглаад та бүхэн миний яриад байгаа флашкартны загварыг татаж аваад 100 үгийг одоо нэг өдрийн дотор цээжлэх гээд үзээрэй. Бүр болохгүй 20 үгийг нэг өдрийн дотор цээжлэх гээд үзээрэй. Дараагийн удаа өөрийнхөө олон улсын төслийн удирдлагын мэргэсэн зэргийг англи хэл дээр шалгалт өгөөд амжилттай одоо авахд хэрэгэлсэн тэр одоо шалгалтанд бэлдэх туршлагыг та бүхэнтэй хуваалцахаар бэлдэж байна. Энэ бичлэг таалагдсан бол лайк тарж надад мэддэг дээрээ мэдээж комент бичвэл маш их баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.